Дархлагдсан бат цэцэг сайд ба ядарсан төрийн албан хаагчид үзүүлсэн төрийн төмөр нүүр. Саяхан олонний бухимдал зэвүүцлийг төрүүлсэн нэг явдал боллоо. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Бямсүрэн гэж эмэгтэйд 48 сая төгрөгийн авилга авсныхан төлөө 13 жилийн ял онооготхов. 50 гаруй насны эмэгтэйд 13 жил гэдэг бол бүх насаар нь хорсноос өөрсгөө хүнд яллаа. Ийхүү Монголын төр ямар ч ар талгүй ядарсан төрийн албан хаагчид авилгын түүхэнд хамгийн хүнд шийтгэлийг оноочлоо. Авилга авсан бол шийтгэл хүлээх ёстой. Үүнийг үгүйсгэх хинч байхгүй. Гэхдээ Монгол төрийн авилгыг завчих шударга ёсны ээлд сайд дарга нарыг тойрч ядарсан төрийн албан хаагч дээр л буусан учраас олон нийт энэ кейсийг зэвүүцэн хүлээж авсан юм а. Бямсүрэнг ялсан шийдвэр авилгатай тэмцэх газар, цагдаа, шүүх, төрийн 3 өндөрлөг, улсын хурал гээд бүгдийг өмнөөс өхрөөсөн задарсан сайдын ловер хэвлэлээр дэлгэгдэж байгаа үедээ давтсан болохоор иргэд ингэтлээ бухимдсан хэрэгэ. Бүгдийн дээр заларсан тэр задарсан сайдыг Батцэг гэдэг. Монгол улсын гадаад харилцааны яамыг 10 жилийн турш атганаасаа суллаагүй дархлагдсан эмэгтэй. Батцэг сайд болсноос хойш өнөө хүртэл мөнхийн үсэг, аз хур Монголын үнэт цаас хэвлэл компаниудаараа дамжуулж төрийн хамаг том тендерийг хамсаар ирсэн, өнөөдөр ч хамсаар байна. Сайдын энэ 3 компани 2014-өөс 2024 он хүртэл төрийн 76 тендерийг хамсан байдаг. Гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчөд төрийн үнэт цаас хэвлэл компанид эзэн суусныг нь хэвлэлүүд баримттайгаар илчилсээр байна. Энэ компанийн 49%-ийг Батцэг сайдын хуулийн зөвлөхөөр олон жил ажилласан Цэрэн Долгорын Мегасон компани эзэмшдэг. Цэрэн Долгор одоо ч сайдтай маш ор ажилладаг. Сайн муу хамаг ажлыг нь зохицуулж явдаг гэж ойрын хүмүүс нь ярьцгаадаг. Ингээд харахаар гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчөд компани 49%-ийг ямар ч шалгаруулалтгүйгээр авсан Мегасон компани цаасан дээр хийсэн нь Цэрэн Долгор. Яг жинхэнэ босс нь Батцэг сайд болж таарч байна. Хамгийн ноцтой нь гадаад харилцааны сайд эмэгтэй гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчөд компани 49%-ийг аваад хансангүй. Төрийн өмчөд компанийн захирлаар нь ч өөрийнхөө хүнийг томилуулсан байдаг. Түүний томилуулсан хүн болох ариун гэрэл нь Батцэг сайдын хөрөнгө оруулалтын мэдүүлэгт байдаг Монгол үнэт цаас хэвлэл компанийн захирлаар ажиллаж байсан хүн юм а. Гадаад паспорт хэвлэдэг төрийн онцгой объектод хүмүүсээ шургуулсан Батцэг сайдын эзэрхийлэл ингээд дууссангүй. Төрийн үнэт цаас хэвлэл компани байгуулагдсанаас 4 сарын дараа Jordan Top Trade гэдэг компани байгуулсан байдаг. Тэр компанийн цаасан дээрх захирал нь Сувдмаа. Мөн л Батцэг сайдын хүн. Мөнхийн үсэгт олон жил нэгтлэнгаар ажилласан, сайдын хүүгийн байгуулсан VSM компани хувьцаа эзэмшигч байсан намтартай нэгэн. Одоо ч нөхөр нь Батцэгийн компанид ажилладаг гэсэн мэдээлэл чигтэлсдэг. Нэрэн дээрээ Сувдмаа, нийтэр дээрээ Батцэг гэдэг эзэнтэй Jordan Top Trade компани гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчөд компанид 3 жил дараалан ямар ч тендергүйгээр 41.5 тэрбум төгрөгийн бараа нийлүүлсэн байна. Мөнхийн үсэгт нэгтлэнгаар ажилласнаас өөр туршлагагүй Баян хонгор нутгийн эмэгтэй ямар ч түүхгүй, ямар ч офисгүй шив шин компани байгуулангуудаа төрийн компанид хэдэн 10 тэрбумын бараа шахсан гэвэл хинч итгэхгүй. Ард нь гадаад харилцааны сайд байсан учраас Сувдмаагийн компани ийм дархан иргэдэлснийг ямар ч гинэн хүн олоод харчихна. Батцэгийн ард бүр том хүн байдаг учраас гадаад харилцааны сайд эмэгтэй гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчөд компанид ингэж даамгарч эзэн суусан бицээ. Эцэст нь нэг зүйлийг зориуд онцлие. Монгол төрийн авилгачдыг шийдгэх хууль Батцэг мэтийн төрөөс өчнөө тэрбумаар нь идэж уудаг сайд дарга нарт огт үйлчлэхгүй мөртлөө хэдхэн саяын авилга авсан төрийн ядарсан албан хаагчид туйлын хатуу үйлчилж байна. Ямар ч ард талгүй ядарсан төрийн албан хаагчид 13 жилийн хорих ял өгдөг хэрнээ тендергүйгээр завшсан тэрбумын хулгай нь баримттайгаа илэрсэн Батцэг сайдад ядчил ажлаа өгөөд шалгуул гэж хэлэх эрх мэдэлтэн алгав.